За сайн байцгаана уу Лиза байна. Энэ бичлэгэнд маань тавтай морил. Одоо өглөөний бараг 6 цаг орчим болж байна. Тэгээд арьсаа арчлаад гарахтаа бэлтэнгээ сайхан ойр зургийн юм ярьцгаая. Одоо чи наадан болж байгаа шүү дээ. Наадмын үеэр хийгдэж байгаа бичлэг шүү заяа. Тэгээ наадан болж гин. Гэрээсээ огт гарсангоо сайхан амарлаа. Өнөөдөр гармаар санагдаад манай хоёр муур маш идэвхтэй амар сахилгагүй байна. Би юу хийдэг ямар хүн бэ гэхээр би бол оюутан. Гэхдээ одоо хичээл амарсан байгаа. Тэгээ аав ээжээсээ тустай амьдардаг. Саяхан 21 нас хүрсэн, 21 настай. Тэгээ ер нь бол дүүтэйгээ амьдардаг. Одоо 100 байгаа учраас дүү маань энэ 100 аавтайгаа цуг байгаа. Бараг бохирдол гарахгүй. Nice. Гэтэ би хичнээн 100-ны амралт эхэлсэн байгаа ч гэсэн нэг сургалтанд сууж байгаа болохоор хагас бүтэн сайндаа хичээлтэй. Одоо наадмын амралт болохоор амралттай байна. Тэгээ ер нь бол бусдаар хичээлтэй. Тэгээд одоогийн байдлаар яг тогтсон ажилгүй байгаа. За тийм хүн байна да. Би өглөөдөө ингээд ийм зүгээр арчдаг юмар арчаад эсвэл мицеллер ус мусаар арчичдаг байхгүй. Тэгээ маск тавьд юм уу гэснээр боллоо. Надад нэг ийм сикатай пад байна. Одоо арьсаа арчлангаа би сүүлд арьсаа оншлуулсан тухайгаа яриа. За би заяа бэлгээ гэдэг дэлгүүр дээр очиж арьсаа оншлуулж үзсэн. Тэгээд тэгсэн чинь би урд нь маш олон удаа арьсаа оншлуулахад миний арьс ингээд холимог батг гарамтхай маш нэмгэн эмзэг арьс гэдэг онш гардаг байхгүй. Тэгээд гисэн чинь би заяа бэлгээд оншлуулсан чинь ягаад ч юм би тослог арьстай гэж гарч ирсэн. Тэгээд тэр хүн надад хэлэхдээ улирал болгон хүний арьс өөрчлөгддөг ингэ тэгж илээ. Тэгээд мэдгүй. Тэгэхээр би одоо 100-аар тослог арьстай болж таарж байгаа юм шиг байгаа. Өмнө нь тэгтээ 100 л үзүүлж исэн да бас 100 үзүүлчихлээсэн. Тэгээд ямар ч тач тослог арьстай дээрэс нь арьсны чинь чиг буурсан байна. Тэгээд арьсны чинь нас болохоор 19 настай байна гэсэн. Тэгэхээр би юу ч гэсэн харьцангуй бас ч гэж наснасаа залуу арьстай болж таарсан. Тэгэнгүүтээ бас өнгө тодорхойлчт юм билээ тэрэн дээр нь. Тэгсэн чинь миний өнгийг 100 гэж авдیں۔ Мэдхгүй би өөрийгөө 100-ны өнгөтэй гэж ерөөсө бодоогүй байхгүй юу? Би өөрийгөө намар гэж боддог гэсэн. Тэгээд 100 гэдэгтээ яг сайн итгэлгүй байгаа. Гэхдээ ямар ч тач бүр нарийн одоо нөгөө deep mid-room руу гэдг нь бол гарч ирдгүй мэлээ. Гэхдээ юу ч гэсэн аль улирлын өнгөтэй хувийн personal color-тай хүн бэ гэдг нь гарч ирдэм мэлээ. Oh shit. Яа ингэ онч юм. Яа зааш хастай. Тэгээ ямар ч тач тэгж гарч ирдэг юм бэлээ. Тэгээд заяа бэлгийн арьсан оншлуулахад шаардлагадах зүйл нь тэднээс судалдаа авалт хийх ёстой гэх юм бол арьсан өнгө оншлуулж болно. Судалдаа авалт хийхгүй бол арьсан оншлуулж болохгүй юм бэ лээ. Тэгээ би тэрийн жоохон гайхсан. Гэхдээ дэлгүүртээ бол маш ашигтай байх. Тэгээд арьсан оншлуулахдаа заавал будаггүй байхыг шаарддаг юм лээ. Хэрвээ будагтай бол таны арьсыг оншилж чадахгүй. За баяртай гэж явуулчих тийм лээ. Тэгээ би ингээл будагтай бол оншилдаггүй юм бах та гэж бод. Өөр газруудад бол би будагтайгаа оншлуулж исэн. Айхтар бол зөвлөгөө өгдөггүй. Гэхдээ нэг таалагдсан юм тэр систем нь ингээд арьсыг оншлоод гарч ирж байгаа result байгаа шүү дээ. Одоо тослог арьс марьстэй тэдвэгийн чигшлээ алдсан. За нэг тийм байна, ийм байна гэж гарч ирж байгаа юмн дээр нь ийм бүтээгдэхүүн хэрэглэн гэсэн юм юу лист шууд дэлгүүртээ байгаа бүтээгдэхүүнүүдээсээ лист гарч идэм билээ. Тэр нь их амар байсан. Тэгтээ би жоохон эргэлзээтэй байгаа тийм оншлуулсан хариунда. Тэгээ ямар ч тач бас сонирхолтой дэлгүүр болсон байлээ. Кофе гардаг болсон байлээ. За зарим зүйлс нь бол зах зээлийн үнээс бүр үнэхээр хямдхан байлээ заяа. Одоо чинь Mediheal-ийн пад чимгэлтэй гэдэг ч юм уу дэлгүүрүүдэд 70 эдтэй зарагдчихсан бол заяа бэлгээд барыг 50 эд гэж гисэн үү. Тэгэхээр тэг заяа бэлгээ чи ер нь дээл амар олон салбар малбартай штэ.
Тэгээ ер нь бол заяа бэлгээ дээр арьсан уншлуулсан чинь тиймэрхүү resulт гарсан. Тэгээ би арьсан чигээ алдаж эхэлж байна гэсэн болохоор маш сайн чийгшүүлэх бүтээгдэхүүн хэрэгжилж байгаа. Тэгээд нэг сони юм нэрээ амар сонь зав. Та нар одоо ингэ харж байгаачлаа миний ингэ баруун хацар арай том ингэ энэ хэсэг нь арай юм бондгор байгаа зү. Тэгсэн чинь зүүн хацар маань 51% унжилттай гэж гарсан, баруун хацар маань зүгээр гэж гарсан. Би тэгээ гайхаад ах юм. Яаж ч утсан миний энэ зүүн хацар юм байгаа зү. Тэгээ уусан миний хоёр хацар ингээ өөр гэдгийг би мэддэг заяа. Гэхдээ унжилт нь тийм бүр 50% хэмжээнд гэж мдээгүй. Тэгээ одоо харж байгаачлаа миний арьсны иймэрхүү байгаа. За энэ тонерыг хэрэглэчи. Энэ аналогийн тонер амар viral алдартай байгаа гэсэн. Тэгээ надад тонер нь бол таалагдчихж байгаа. Энийг хэрэглэж байгаа. Niacinamide-тай. Тэгээ энэ ч гэсэн дэжгүүл санагдаж байна одоохондоо. Айгу олон sample байна. Би Round Lab брендийг огт хэрэглэж үзэж байгаагүй. Тэгээ сүүлд нэг юм Cloud9-аас Round Lab-ийн тонер авсан. Энийг хэрэглэж үзэж байгаа. Энэ үнэхээр дэжгүй байгаа. Тэгээд энд ийм олон sample байгаа байхгүй бэлгэнд өгсөн. Serum pad-ыг хэрэглэж үзье. Тэгээд араас нь bouncing cream. За энэ Believe You-гийн хоёр юмыг нь хэрэглээд oh no shit. Тонер лошонгоо хэрэглэчээд серумны шатан дээр энэ падийг хэрэглэнгүүтээ тэгээ энэ тосыг хэрэглээд шууд skin care-ээ дуусгаад дараа юм хэрэглэж үзье. За би лошон болохоор энийг хэрэглэдэг. Essence хэрэглэдэггүй тэгээд энэ лошон надад юу нэг таалагдаад идэв. Би энийг хоёр дахь хэрэглэж байгаа. Гоё. Чигшэл өгдөг элдв янзын үнэргүй. За энийг хэдүүлээ задлж үзцгээе. За яадаг гинвэ. Ийм пад гарч ирж байна. Өө ямар сони. Энэ амар олон нэмгэн салах юм шиг байх юм. Тийм үү? Үгүй юу? За яг би буруу юм хийсэн баха. Амар нэмгэн салгаа хийчлээ. Зөв юм болов буруу юм болов? Ингэ тавьчих уу юу ч гэсэн. За энэ томор нь хацар дээрээ тавьчих. Хэлбэр нь ямар сонь 100 хэлбэртэй тий? 90-д 50 гэж байх уу? За энийг хацар дээрээ тавьчих. Энийг ингээд хуваагаад хамар дээрээ тавиад яа. Нүдрөө орлоо. За тэгээ энийг жоохон ингэж хөндлөн татангуудаа 90 дээрээ тавьчих. Зүгээр л арьсаа зүйлээ арчиж л хэрэглэх байсан юм. Жон тавьчих л тавих тий. За арчих юм байна үнэхээр. Нарта. Энэ л гоё юм байна. Одоо энэ пад таалагдлаа. Чихнээсээ арсыг өстой услах шиг л болтой байна. Зүгээр арчицаа одоо гараа яаж мартах вэ? Гараа арчих хэрэгтэй. Хин гэхдээ ёстой үнэхээр гоё их шингэнтэй юм байна. Nice. Маск тавьсан юм шиг болчихлоо. Бүр ямар гоё юм бэ. За миний арсыг хартаа. Аим гоё харагдчихээн бүр солиотой. Энэ бол бүр анхны сэтгэгдэл одоо нэг удаагийн хэрэгжилж үзсний араас 10-аас 10 аим гоё. За одоо тосыг хэрэгжилж үзэх гэж байна. Иймэрхүү юм хэрэгжилж үзэж байгаад бүтээгдэхүүнийг авах нь амар хэрэгтэй гэж ойлгосон. Энэ ийм бүтцтэй юм байна. Нэг тийм гэлэн гэхэд гэлэн биш. Тийм урсамтгай усрахаг биш хэрнээ арьсан дээр амар гоё гулгамтгай юм байна. Миний арьс өстө гялалцаж гялтганаж байна. Гарандаа түршиж. Гараа мартаж болохгүй, зүгээ мартаж болохгүй. Йоо, миний арьсыг хараач дээ, гайхалтай. Арьс гоё хахаар бүр цаанаас амьдрал амин гоёлчт юм аа. Зохины тосоо мартцсан бах юм. За тэгээд нарны тос болохоор энэ надад амар таалагдчих байгаа. Энэ одоо барыг дуусч байгаа. За ингээд өглөөний skin care дуслаа. Ер нь бол ингээд нарны тосоо түрхээд гарах бол шууд гарчдаг. Нар ингээд зөвхөн тэндээс энэ хэсэг тусаад байгаа болохоор би ингэж
арьсаа харуулдаг байгаа байхгүй юу. За ямар ч тач ингээд болчлоо. Бүтээгдэхүүн тестэлсэн болон арьсаа онцлуулсан тухай яранга арьсаа арчилж байгаа өглөөний рутины бичлэг гэж ойлгож болох нь байна. За тэгээ баяртай. Дараагийн өглөөний бичлэгээр уулзцгаая. 100 юм чи өглөө эрт босч байгаарай.